нар одоо энэ цайпатын бомб дээр зогсож байна. Одоо яг ингээ усан онгоц. Энэ ингээ нүүрсэждэг усан онгоц конвейераар ингээ вагоноор ирсэн юм шиг. Манай 5 толгой энэ хурж ээж дэлхийн зах зээл үнээр зарагдсан шүү дээ. Тэгэхээр 5 толгой энд байгаа. Энд 260 км гашуун сухад ингэж явсаар байгаа жиний жанчхуу гэдэг ингээд ирж болж байгаа. Энэ Бээжин байгаа. Бээжингээс аль болохоор хол явал чөлөөтэй зам. Тэгэхээр 5 толгой нүүрс эндээс ингэж явж болж байна. Одоо эсвэл сайн шандын төмөр замыг энд орсны дараа сайн шанд ороод ирээ ороод ингэж явж болж байгаа. Тэгэхээр манай нөгөө элдв очир хаяа ярва гэдэг нэг гişүүд эсэргүүцээд байгаа. 260 км яваад төмөр замд хүрж болж байхад яга болохгүй юм гэж. Манай нутгаар явсан километр болгон манай ашиг байхгүй юу. Тэгэхээр хаян элдв очир хоёр бол Хятадын нутгаар төлөхгүй явуулсан. Энэ одоо Монголын улсын хурлын гишүүн үү, Хятадын улсын хурлын гишүүн үү гэдэг асуудал. Бид зөвхөн энд 414-ыг барих гээгүй. Ахаад бид нар Чоус орно. Чоус орох юм бол дахиад Хөт ороод дахиад 600 яваад дахиад бичгтэр гарах юм бол бүр ойрхон. Тэгэхээр Монголын нутгаар хичнээн хоол явна, төдийчнээ олон төмөр замчин ажилтаа болно. Монголын нутгаар бага явна, төдийчнээ олон Хятадын төмөр зам ажилтаа болно. Ийм л ялгаа байна. Хоёрдугаарт энд ус байхгүй. Сайн шандад ус байгаа. Сайн шандар дээр угаагдчихэж бас өртөг нэмэгдэж байгаа. Тэгэхээр Монголын нутаг дээр өртөг нэмэхгүйгээр шууд гарах гэсэн улсууд бол энийг дэмжиж байгаа. Өртөг нэмэх гэж байгаа ерөнхий зэш Батулгын санаа бол энд авчирж угаана. Монголын нутгаар дахиад 400 км илүү явна. Энэ 400 гэл энд авчирж байгаа юм шүү дээ. Дараагийн удаа бол бичгтэр орно. Бичгтэр орох юм бол ялгаагүй цайпатын дээр ирнэ. Дандуун дээр ирнэ. Чинхундаар ирнэ. Энэ бохон нэгсэн бүх бомб манайх 14 оны гэрээгээр дүүс гарах юутай болцсон байхгүй. Ийм л ялгаа байгаа. Тэгээд тийм нэг хүний толгой эргүүлсэн юм яриад байгаа. Хичнээн хурдан манахаас гарна, төдийчнээ манад ашиггүй. Хичнээн удаан манахаар гарна, төдийчнээ ашигтай. Энэ жигжлэмаа байж чинь, жигжлэмаагийн хүмүүс ажилтаа болно гэсэн. Хурдан гарчих юм бол эдгээр ажилгүй. Маш хэлбэрхэн. Энэ 25,000. Энэ бол 25,000-ын буюу одоо бага орын онгоц гэсэн. Одоо тий одоо 500 өдөр болоод Тэр одоо 100 юм уу 200 мянга. 150 мянга онгоц тий. 150 мянга. Дараа 300 мянга хос байгаа. Тэрийг тэр хамгийн цаатлын байгаа 400 мянга. 400 мянга онгоц. Хамгийн том онгоц л гэж яриад. Тэр хамгийн цаатлын. Тэгээ нэг удаа 400 мянган тонн нүүрс ачаад дэлхийн дуртай газар очиж яах юм бэ? Айгуу тааруу жижиг иймэрхүү бомбууд их. Үгүй энэ чинь бид нар 14 оны гэрээнд ингэж оруулсан байхгүй. Бохон тэнгисийн бүх бомбыг нэрийг нэрлэегүй. Нэр нэрлэегүй учраас одоо бид нар цайпатын Тэнжинээс бусад гэж байна. Тэнжинээс бусад. Тэнжин ордог ач аахгүй гэсэн. Тий. Тэнжинээс бусад. Тэнжинээс бусад гэж байна. Жинжоо багс тэгээд бол бичгтээс хамгийн ойрхон. Жинжоо. Тэгээд Чинхундаа Чинхундаа. Тэгээс энэ тэгээд Тэнжин дээр бол юу байгаад байгаа юм бэ? Яг энэ түүхийн эдийн бирж гэж юм ажиллаулаад. Тэгээд Тэнжин дээр ч нурган ач аахгүй. Нурган ач авш. Өнхөн топ өнтер. За болоо.